Түүнийг Ким Шмидц гэдэг тэр бумтан, хакер, DJ болон одоо үед байхаа болсон мега апплод сайтын үүсгэн байгуулагч. Энэ сайт одоо байхаа болсон ч мэдгүй хүн гэж үгүй үзье. Та нэг удаач гэсэн тэндээс файл татаж байсан гэдэгт итгэлтэй байна. Мега апплод нь үүлэн технологи суурилсан их хэмжээтэй файл хадгалах, дамжуулах сайт байсан юм. Ким мега апплодыг үүсгэн байгуулснаас хойш Америк нэгдсэн улсын тусгай албаныхны хараанд өртөж, хожим нь түүний Шинэ Зеланд дахь эдлэнд нь нисдэг тэрэгтэй десант буулгах нь цаг хугацааны л асуудал болсон байв. Ингээд кино хийгддэг ээлжид нэгэн түүхээ хүлээн авна. Ким Шмидц нь 1974 онд Германд төрсэн бөгөөд түүний хүүхэд нас тэмч аз жаргалтай байсангүй. Хүүгийн аав архины хамралтай нэгэн байсанд бяцхан Кимийг ээжтэй нь байнга гар хүрдэг, гэр бүл нь мөнгөний бололцоо муутай амьдардаг байсан гэжээ. Хүү ухаан ороод л баяжих цор ганц хүсэлтэй болсон байна. Гэвч тэр хичээлдээ тэмч сайн байгаагүй. Хэд хэдэн ч удаа улиран сурч байсан бол том болохын хэрээр Кимийг асуудалтай хүүхэдгээд байнга сэтгэл зүйч рүү ч явуулдаг байж. Тэнд нь Ким сэтгэл зүйчийнхээ хитвчийг хулгайлаад найзуудтайгаа мөхөлц авч иддэг байсан гэхлээр ямархуу хүүхэд байсныг нь төвөггүй ойлгож болж байна. Хүү 11 нас хүрэх үедээ ээжээсээ тухайн үедээ хүчин чадал өндөртэй Commodore 64 гэх компьютерыг өөрт нь бэлгэлэхийг гуйх болжээ. Энэ нь гэхдээ 64 кБ рамтай компьютер байв. Энэхүү Ким хүү програмчлалд болон интернет ертөнцид хөл тавьсан юм. 1991 онд тэр програмчлалын янз бүрийн тэмцэн уралдаануудад оролцох болж, хакинг болон кибер аюулгүй байдлын талаар ихээхэн сонирхож эхэлсэн байдаг. Хэсэг хугацааны дараа 15 нас хүрэх үедээ Нидерландын Антилын арлууд дээр утасны шугам худалдан авч тэнд өөрийн колл центрийг байгуулсан юм. Америкийн банкны хэрэглэгчид үйлчлүүлдэг банк руугаа залгах үед нь Кимийн колл центр руу автоматар залгагдаж, тэндээс нь банкуд руу холбож өгдөг аргыг хууль бусаар холбож, нэг дуудлагаас минут бүрээс нь 20 цент авч байв. Түүний аргыг 2 жилийн дараа л илрүүлж, энэ хооронд нь хүү $5,000 орчим олчихсон байлаа. Ийм төрлийн халдлагыг фрикинг гэж нэрлэдэг. 2 жилийн дараа Кимийг барьж насанд хүрээлгүйчүүдийн төр саатуулах газарт 3 сар засан хүмүүжүүлэх ялыг шүүхээс өгсөн юм. Шүүх түүнийг хийж буй зүйлээ сайн ойлгоогүй. Хүүхдийн дэггүйтэл гэж үзэн ийм бага ял шийтгэл өгсөн байна. Кимийг хоригдож байх үед нь түүн дээр янз бүрийн утасны компанийн ирж уулзсан. Үүнийг яаж ийм урт хугацаанд баригдахгүй хийж байсныг нь асууж зөвлөгөө мэдээлж аваад явдаг байсан гэжээ. Энэ хэрэг нь Кимд алдар нэр авчирч, энэ алдар нэрээ цагаан буюу хууль ёсны бизнесээ эхлүүлэхдээ тэр тун чадварлагаар ашигласан байдаг. Тэр Data Protect гэх компани байгуулж, компаниудын сервер, вебсайтны алдаа нүхийг хайж олж өгч, хэрхэн хамгаалахыг нь зааж өгөн үүндээ хэдэн саяар нь олж байлаа. Ким баяжаад эхлэх үедээ Campbell.org гэх сайтаа нээж өөрийн баян тансаг амьдралын хэм маягаа гайхуулж, аяллаа зургуудаас эхлээд үнэтэй хүлээн авалт, тансаг машинууд алдартай одуудтай ахуулсан зургуудаа ч оруулдаг байсан юм. Нэг ёсондоо орчин үеийн нийгмийн сүлжээ шиг л зүйл байв. Гэхдээ зөвхөн түүний тансаг амьдралыг харуулдаг хувийн нийгмийн сүлжээ гэсэн үг. Манай ангийнхан гал сүнөгч цагдаа болох гэх мэт байдгал хүүхдийн хүсэл мөрөгдөлтөй байсан бол би саятан болохыг л мөрөөддөг байлаа гэж тэр нэгэн ярилцлагатаа дурдсан байдаг. 2001 оны 1-р сард Ким Let's Buy It гэх Европын Amazon шиг сайтад хөрөнгө оруулах болсноо албан ёсоор зарлалаа. Оны эцгэхэд энэ компанийн хувьцаа огцсон өсөх үед Ким өөрийн хувьцаагаа бүгдийг нь зарж хэдэн 10 сая доллар нэмж олсон юм. Үүнийхээ дараа тэр Таиланд руу амралтаар явсан бөгөөд энэ хооронд нь Германы хууль хүчнийхэн түүнийг дотоод мэдээ ашиглан арилжаа хийсэн хэмээн буруутгаж эхлэв. Ким Германд иргэн ирэх үед нь түүнийг баривчилж 5 сар хүлээсний эцэст шүүх түүнд 20 сарын тэнцээ харгалзах ял өгч 100,000 еврогоор торгосон байна. 26 нас хүрэх үедээ Ким аль хэдийн долларын саятан болчихсон байв. Тэр том байшингууд, тансаг машинууд, усан онгоц нисдэг тэргүүд худалдан авч тансаг амьдарч байлаа. Түүнд нэг хобби байсан нь өөрийн Mercedes Brabus-аараа Gamble 3000 гэх уралдаанд оролцох байсан юм. Энэ уралдаанд оролцогчид нь өөрсдийн супер машинуудаараа нийтийн зориултад замаар 3000 майл газар уралдах ёстой бөгөөд ойролцоогоор 100 орчим машин оролцдог байна. Уралдаанд нийт 6 өдөр үргэлжилж оролцогчид өөрсдийн мөнгөөр хоноглох газар, замын торгуул, хураамж гих зэрэгэ төлдөг гэв. Ким энэ уралдаанд оролцож байгаа камерт бичиж найз нөхдөдөө хуваалцах дуртай байлаа. Гэвч бичлэгүүд нь том хэмжээтэй байсанд үүнийгээ найзууд руугаа мэйлээр явуулах боломжгүй байсан юм. Мөн тэр үед YouTube платформ үүсээгүй байсанд Ким өөрийг нь улам илүү баян алдар нэр авчрах санаагаа болсон байна. Ким эхлээд Kim.com буюу хожим өөрийг нь дэлхийд даяар мэдэх болсон
kim.com гэх нэрийг нь өөрт нь өгсөн сайтаар нээсэн юм. Энэ сайтта Ким дурын файлаа оруулаад холбоосоо найз нөхдөдөө хуваалцдаг. Харин холбоосоор найз нөхд нь түүний уралдааны бичлэгүүдийг нь хэмжээ хамааралгүй татдаг байв. Ингэж энэ санаа нь явсаар 2005 онд буюу яг YouTube үүсгэхдээ зэрэгцэн бидний танил Mega Upload сайт үүслээ. Эхлээд өөрийн бичлэгүүдээ найзуудтай өгөх гэж сэдсэн сайт нь олонний дунд тархаж хэрэглэгчд нь асар хурдтай нэмэгдэж байв. Энэ үед сайта бүр томруулж, өөрийн хүүхэд байхдаа л хамт хаагддаг байсан найзуудаа оруулж Mega Upload сайтаа үүсгэсэн юм. Хэрэглэгчид дурын файлаа өөрсдөө оруулаад холбоосоо бусдтайгаа хуваалцаж файлаа асуудалгүй солилцож эхэлсэн байна. Сайт хэрэглэгчдийн хувьд жинхэнэ деважин байсан бөгөөд хүссэн файл материалаа үнгүй олж авцгааж байв. Ким мэдээд сайтаараа мөнгө олж болох аргыг асар хурдан хугацаанд олсон нь зар сурчлагын банараас гадна төлбөртэй бүртгэл үүсгэсэн хэрэглэгчдэд татах болон файлаа хуулах хурд нь өндөр байхаар болгож үнгүй хэрэглэгчид арай удаанаар татахаас гадна таталтын хязгаарч тогтоож өгсөн юм. Mega Upload-ын хэрэглэгчид нэмэгдэхийн хэрээр зохиогчийн эрхийг зөрчсөн контентууд ч тэнд ихээр эргэлдэж эхлэв. Ингэж файл солилцох гайхалтай сайт зохиогчийн эрхийг зөрчсөн pirate сайт болон хувирлаа. Энэ үед Ким асуудлаас зүгтааж Хонконг сайтаа бүртгүүлв. 2010 он гэхэд Mega Upload-ын орлого хэдэн 10 сая долларт хүрч өдөр бүр сайтад нь 50 сая хэрэглэгчид нэвтэрч байлаа. Тухайн үед Ким Шинэ Зеландад 10 сая орчим долларын хөрөнгө оруулалт хийж оршин суух зөвшөөрөл авсан юм. Тэнд Ким Оклендын захад ор тар шиг асар том байшин худалдан авав. 2010 оны 12 дугаар сард тэр 500 мянган долларыг салют буудуулахад зарцуулж, үүгээрээ оршин суух зөвшөөрөл өгсөн Шинэ Зеланд улсад талархаж бууга илэрхийлж, шинэ жилийн мэнд хүргэсэн нь энэ байсан юм. Салют буудуулснаа бичлэг болгон өөрийн YouTube сувагтаа оруулсан нь хамгийн анхны бичлэг нь болжээ. Кимд ахин санаа төрсөн нь Mega Upload-той хувьцаа гаргаж хөрөнгийн зах зээлд гаргах байсан бөгөөд түүний тооцоогоор компани нь 2 тэрбум доллар хөрөнгө гэж тооцоолсон байна. Сайт нь хэдэн сая хэрэглэгч татаж, Кимийн амьдрал цаашдаач амар тайван аз жаргалтай өнгөрөх хэмээн хүн бүр бодож байсан ч Америкийн нэгдсэн улсын төр захиргаанд Кимийн ирээдүйн талаар өөр төлөвлөгөө байлаа. Гэл бүндэн захиалчтай юм бах та. Болно шүү дээ минь. За тэгээ Shopee хапаар бол хятадын үйлдвэрээс нь одоо шууд Монгол төлбөрийн хэрэгслээр захиалж ингэж болдог гэдээ байгаа. Болно шүү дээ минь. Найдвартай ирнэ захын үнэс хямдхан байж болдсон бах та. Болно шүү дээ минь. Энэ одоо орон нутгад хөргөж өгд юм болов? Болно минь. Болно. Миний дөө. Болно штэ. Авахыг хүссэн бүхний хамгийн хямд найдвартайгаар 21.9 төгрөгт StorePay, QPay, Pocket бүх банкны картаар төлөөд захиалаад аваарай. Ах нь хэлсэн шүү дээ болно гэж. Америкийн кино компаниудын холбоо болон дуу хөгжмийн салбарын холбоод зэрэг нь Mega Upload сайтын зохиогчийн эрхийг зөрчиж байгаа асуудалд мэдээж дургүй байсан юм. Mega Upload гэхдээ тухайн үедээ цоо шин зүйл байгаагүй. Тэр үед pirate сайтууд аль хэдийн байсан ч хүмүүс өөрсдөө файлаа оруулж солилцож болдгоороо бусдаас ялгарч байлаа. Кино урлаг соёлын салбар Mega Upload-ыг удаан хугацааны турш дайснаа гэж харж байлаа. Харин энэ салбарын Америкийн нэгдсэн улсад улс төрийн нөлөө маш өндөртэй гэдгийг санах хэрэгтэй. Америкийн кино компаниудын холбооны ерөнхийлөгч Крис Дод гэгч Холливуудын хамгийн нөлөө бүхий хүн мэдээний сувгаар Обама ерөнхийлөгчд өгдөг санхүүжилтэд зогсооно гэх утгатай зүйл хэлж бидний хүсэж буй зүйлийг өгөхгүй бол сонгуулийн ажилдаас санхүүжилт хараат ширхгүйгээд Mega Upload-ыг ямар ч хамаагүй аргаар зогсоохыг тулгасан байдаг. 2012 оны 1-р сарын 20-ны өдөр буюу Кимийн төрсөн өдрийн өмнөх өдөр Шинэ Зеландын хууль хүчнийхэн холбооны мөрдөх товчоотой хамт Кимийн эдлэнлүү дайрцгаасан юм. Эдгээр бичлэгүүд Кимийн эдлэнгийн хяналтын камерын бичлэгүүд билээ. Ажиллагаа өглөөний 6 цагийн үед 2 микроавтобус хашааных нь гадаа ирснээр эхлэх болно. Яг тэр үед Ким нисдэг тэрэгний чимээ сонсон сэрж өөрийнхөө нисдэг тэргийг ирж байна гэж бодон ууралсан байна. Ким нисгэгчтэй байшингийнх нь ойролцоо битгий газарт гэж зөндөө хэлсэн ч өнөөх нь ахаад л буучглаа гэж ботсон гэжээ. Гэвч энэ удаа энэ түүний нисдэг тэрэг биш, харин цагдаагийн нисдэг тэрэг байв. Байшинг бүслэх тушаалтаа цагдаа тусгаагийнхан эдлэнд тал талаас нь нэвтэрч ёстол сүрдүүлэнийг үзүүлэх шиг боллоо. Нисдэг тэрэгнээс зэвсгэлсэн агентууд бууж ирэн хаалга руу гүн очив. Энэ үед хэрэг бичсэнг ойлгосон Ким эхнэр хүүхдүүдээ гараашны дээвэр дээр гаргаад өөрөө харуул хамгаалтынхаа өрөөнд ороод дотроос нь цоожлчихсан байсан юм. Хэдэн минутын дараа цагдаа нар өрөөг нээж Кимийг барьж аваад Америкийн нэгдсэн улсын зохиогчийн эрхийн тухай хууль зөрчсөн, мөн мөнгө угаасан гэж Кимийг буруутгав.
Тэд Кимийн эдлэнгээс 6 сая долларын үнэлгээ бүхий тансаг машинууд хурааж 10 сая гаруй доллар бэлнээр мөн хураасан юм. Хожим нь Кимийн баримтлагын талаар дэлгэрэнгүй мэдээлүүд ил болсон нь түүний орж нуугддаг цахилгаан цоочтой хамгаалтын албаны өрөөг нь эвдэж нээх үед тэр буу барьчихсан байсан гэв. Шүүх Кимийг буруутгахдаа мөн гэрээс нь хууль бус галт зэвсэг цэнгэлсэн байдалтай олдсон гэж буруутгасан юм. Түүнд тулгаж буй ялын хүнд зэргийг бодолцоод батлан даалтаар суллагдах хүсэлтийг нь зөвшөөрсөнгүй. Холбооны мөрдөх товчоо түүний шүүх хурлын сонсголын үед оролцож Кимийг энэ хугацаанд хууль бус аргаар 175 сая доллар олсон гэж тооцоосноо танилцуулсан юм. Түүний дэлхийд даяар байх 65 банкны данснуудыг нь бүгдийг нь царцааж Mega Upload-ын зохиогчийн эрхийг үүсгэсэн зөрчил нь кино, дуу бүтээгчдэд хагас тэрбум долларын хохирол учруулсан гэж тооцоолжээ. Ким хожим нь өөрийг нь ул мөрөө устгахна гэж айхтаа ийм хурдан сөрдүүлэнтэй барьсан байх гэв. Гэхдээ бодит байдал төр тимч шуурхаа байгаагүй нь Кимийг байшинд нь олох гэж 15 минутыг зарцуулсан байдаг. Шинэ Зеландын шүүх хэргийг шүүж байсан бөгөөд Америкчууд Ким болон түүний багийнхныг Америкчуудад өгч Америк нэгдсэн улсын шүүхээр оруулахыг хүсэж байгаагаа нэг биш удаа мэдэгдэж байв. Америкчууд бүр Кимийг багийнхантай нь авч чадвал тус бүрт нь 80 жилийн хоригхал өгөх гэж бэлдэж байсан гэдэг. Ким Шинэ Зеландад 31 өдөр хоригдоод нийгэм батлан даалтаар суллагдаж чадсан юм. Шүүх Кимийг барьсан ажиллагаа болон нэгжилэг нь хууль бус байсан гэж тогтоож шүүгч энэ ажиллагааг ахалж байсан Шинэ Зеландын хууль хүчнийхнээс та нар Америк нэгдсэн улсын холбооны мөрдөх товчооны хэлсэн мэдээллээр шууд сохроор итгэж ажилласан хэрэгүү гэхэд өнөөх нь тийм хэмээн хариулсан байна. Анхнаасаа энэ ажиллагааны ард Америкийн хууль зүйн яам холбооны мөрдөх товчоо байсан тодорхой байснаас гадна Шинэ Зеландын хууль хүчнийхэн өөрсдөө огт шалгалт явуулалгүй өөр улсын тусгай хүчний үгээр хөдөлсөн болж таарав. Ким өмгөөлөгчдийнхээ хүчээр зарим эд зүйлсээ буцаан авч 9 тансаг машинаа зараад өмгөөлөгчдөд цалин болгоо өгсөн юм. Хожим тэрээр ярилцлагата анх тэднийг барих үед юунд буруутгаж байгаагаа уншиж танилцуулахад нь маш утгагүй зүйлс байсанд зүгээр л энэхээс өөр зүйл хийж чадаагүй гэв. Тэр өөрт нь тулгаж буй хэрэгүүдийн нэгийг нь ч үйлдэггүй гэдгээ мэдэгдэж байсан. Би өөрийн өмгөөлөгчдөө энэ бүхэн маш урдан дуусна гэж хэлсэн гэсэн юм. Ким өмгөөлөгчдөө өөрийг нь гин бурууг нотлох маш хялбар байх болно гэж хэлж байв. Тэр хоригдож байхдаа өөрийнхөө талаар бичсэн нийтлэл болгоныг уншиж ихэнх нь худлаа зүйлс байсан. Барих үед нь буутай байсан. Мөн гэрт нь хууль бус бүртгэлгүй буунууд олноор олцсон гэх мэдээлүүд нь бүгд инээд түргэм худал зүйлс гэжээ. Хамгийн инээдэмтэй нь Америк нэгдсэн улсын төр засаг намайг pirate гэж нэрлэлчээд өөрсдөө хүмүүсийн хувийн мэдээллийг хулгайлдаг. Тэд бидний бүх хувийн чат гэд юм бүхнийг тагнадаг. Холливуд цагаан ордон зүгээр л дэлхийг арай илүү хялбар болгох гэсэн хүний эсрэг төрхөрч тусгай ажиллагаа явуулж чаддгийг мөн бид харлаа. Гол нь энэ бүхэн зохиогчийн эрхийн зөрчлийг огтхонч багасгаж чадаагүй мөн дурдах хэрэгтэй гэжээ. Хүмүүс ч гэсэн Америк нэгдсэн улсын төр засаг Kim.com-ыг хууль бусаар дарж авсан гэх бодол төрж Kim-ийг дэмжиж жагсаалт цуглаанч хийж байв. Шинэ Зеландчууд энэ түүхэнд хоёр тал байгааг анзаарч Америкчууд зөвхөн өөрсдийн Холливуудын замд нь саад болсон хүнийг зайлуулах гэж байна гэж зарим нэг нь үзэх болов. Баримтлагын дараа Ким Шинэ Зеландад жинхэнэ од болж гудамжинд хүмүүс түүнтэй гар барьж зураг авахулж бид чамд хайртай гэж оролцоож байсан юм. Окленд хотын нийтийн тээврүүд дээр хүртэл Kim.com-ын зургийг байршуулж дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Хүмүүс шудраг бус зүйлстэй тэмцэхийг хүсэж нэг л мэдсэн дэлхийд даяар Kim.com гэж хэн болохыг мэддэг боллоо. Mega Upload сайтыг 2012 оны 1-р сарын 19-ний өдөр Америк нэгдсэн улсын хууль зүйн яамны шийдвэрээр хаасан юм. Энэ үйлдлийн хариуд хакерын Anonymous бүлэглэл хэсэг хугацаанд Америк нэгдсэн улсын хууль зүйн яам, холбооны мөрдөх товчоо, хэд хэдэн кино студ, дуу хөгжмийн компаниудын сайтыг ажиллагаагүй болгож эсэргүүцлээ илэрхийлв. Mega Upload хаагдаад яг жилийн дараа буюу 2013 оны 1-р сарын 19-нд Kim Mega гэх өөр сайт нээж байгаа зарлалаа. Өмнөх Mega Upload-ын эргэн тойрондох дуулааны үр дүнд шинэ Mega сайт ачааллаа дийлэхгүй тэр өдөртөө гатсан байна. Mega нэгдэд 14 цагийн дотор гэхэд 1 сая хүн зочилж тал нь тэр даруй бүртгэл үүсгэсэн гэв. Энэ сайт нь ч мөн адил Mega Upload шиг их хэмжээтэй файл хуулж, хадгалж хуваалцах боломжийг олгож байлаа. Гэхдээ ялгаа нь юу вэ гэхлээр Mega шууд тусгай алгоритмоор файлд нууцлал тогтоож, хэрэглэгчид нууцлсан байдалтай файл бие биенлүүгээ дамжуулж байв. Харин бүх өгөгдлүүд нь үүлэн технологид хадгалагдаж, файлын түлхүүр олон нийтэд ил биш friend to friend буюу бие биедээ итгэлтэй хүмүүс дамжуулах зарчмаар ажилладаг юм. Мөн кино бүтээдэг болон дуу бичлэгийн компаниуд тун хялбараар дурын файлыг устгуулж болох байдлаар энэ удаад хийжээ.
Гэхдээ тэд ийм эрх олж авахын тулд Мегагийн эсрэг ямар ч асуудалгүй гэсэн гэрээнд гарын үсэг зурснаар энэ нь хэрэгжинэ гэв. Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байгаа бөгөөд одоогоор нийт 13 дахь жилдээ үргэлжилж байна. 2024 оны 8 дугаар сард буюу 12 жил үргэлжилсэн шүүх ажиллагааны дүнд Шинэ Зеландын шүүх Кимиг Америк нэгдсэн улсын шүүгт шилжүүлэн өгөх шийдвэр гаргасан юм. Америкчууд Кимиг 13 зүйл ангиар буруутгаад байгаа билээ. Энэ түүхээр мөн киноч хийгдсэн бөгөөд энэ бол зохиогчийн эрхийн талаар асуудал, хакер, тэмцлийн тухай төвөгтэй сэдэв юм. Тэр зарим нэгний хувьд хууль зөрчигч бол, зарим нэгний хувьд жинхэнэ баатар гэгддэг. Одоо тэгэхээр энэ хэрэг хэрхэн шийдэгдхийг шүүхэл шийдэх учраас бид юу болохыг нь ажиглаж байхаас өөр зам үгүй. Энэ хүрээд өнөөдрийн бичлэг төгсөж байна. Mega Upload сайтаас нэг удаач гэсэн файл татаж байсан бол бичлэгт заавал лайк дараарай. Удахгүй улам сонирхолтой түүхүүдээр уулзах болно. Баяр таа.